бодож байна. За студид маань өнөөдөр бас улс төрчид ирсэн байгаа. Тэгээ 3 намын төлөөллүүд ирсэн байгаа. За тэгээ хувийн хвшлийн төлөөлөл гэд бид бүхэн тэнцвэртэй байх үүднээс зочтой ирсэн. Яг хөдөлгөөн захирлын хэлжээр одоо иргэд бол энэ хувьцаатай эндээс өгөөж хүчин гэдэг бол эерэг боловчиг процессын дагуу буюу одоо яг энэ тий үндсэн журмаад байгаа ч компани тухай хуулиад байгаа ч гэдэг дээр байр суурьтай байгаа юм байна. Яг улс төрч хүмүүсээс зүгээр юу гэж асуух гээд байгаа ихэр ерхий сайд маань одоо гарч ирээд мэдээлэл хийсэн тий одоо ногдол ашиг тараана гэдэг. За тэгэхээр энэ нь өөрөө нөгөө төлөөлөл төр зөвлөлийн хурлаас төрүүлээд одоо мэдээлэл хийж байгаа нэг юм үйл явдал байгаа. За ямар ч гэсэн энэ дээр бол улс төрчид бас өөрсдийн нэг өнцөг байгаа. Тэгээ энэ нь яг энэ үйлдэл дээр. За миний бодлол юу гэж бодож байна гэхлээр ер нь Эрдэнэс 5-7 хувьцаат компанид Монголын иргэн бүрт одоо хувьцаа эзэмшүүлсэн шийдвэрүүд аль 2010 онд гарсан шүү дээ тийм ээ. За тэгээд энэ шийдвэрийн бас нэг гол давуу тал нь болохоор ер нь компани засаглалыг сайжруулах тийм ээ. Одоо энэ байгалийн баялаг дээр тулгуурласан одоо бий болж байгаа энэ одоо компаниудыг иргэдийнхаа бас мэдлэлд байлгах ийм ач холбогдолтой шийдвэр байсан. Тэр утгаараа ч тэр өнгөрсөн хугацаанд бас ногдол ашигуд тараагдаад бас одоо яг энэ 5-7 үйл ажиллагаанаас иргэдэд шууд очиж байгаа ийм мөнгөний хэлбэрийн бас ногдол ашиг очиж байна. Энэ нь бол сайшаалтай. Тэгээд давхар Монгол улсын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэдэг нь бас засаглалын хувьд ийм хяналт тавих зорилготой байсан тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа энэ Эрдэнэс 5-7 хувьцаат компани гэдэг утгаараа бас яг тэр хувьцаат компанийнхаа зарчмаар тийм одоо санхүүгийн зохицуулах хорооны одоо жишээл холбогдох дүрм журмын дагууч гэдэг юм уу тий. Яг тэр нөгөө цаг хугацаатай тэр одоо нөгөө тавьж байгаа шаардлагуудын хүрээнд үйл ажиллагаа явуулах нь цаашид одоо ер нь төрийн өмчлөлт компаниудын засаглал гэдэг юм уу. Ер нь манай энэ одоо олон нийтийн компаниуд тий хувьцаат компаниудын засаглалт бас эргээр нөлөөлөх учиртай. Тэгэхээр ийм нөгөө стандарт бус шийдвэрүүд гараад байх нь эргээд бас цаашдын нөгөө засаглалынхаа хөгжилд бас өрөг урдаг ортой гэж харж байна. Нөгөө талаас бидэд яг тэр тухайн үед ногдол ашиг тараах шийдвэрийг засгийн газраас зарлахад Эрдэнэс 5-7 компанийнхантай бас яриад за та нар яг ямар шийдвэр үндэслэж тэгээ танахаас ямар шийдвэр гарсан бэ энэ гэдэг тухайн үеийн шийдвэрүүдийг нас татж авсан. Тэгэхэд бол бас Эрдэнэс 5-7 хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөлөөс урьдчилгаа олгох тухай гэсэн тогтоол гарсан байгаа. Тий одоо яг тэр 12 сард гэсэн үг. Тэгэхээр яг цаашдаа болохоор зүгээр юу гэж хараад байна вэ гэхлээр өнөөдрийн сэдэв бол 1702 хувьцаа биржээр арилжаалагдах уугүй юу гэсэн асуудал байгаа тийм. Биржээр арилжаалагдах хэсгээс үл хамааран энэ бол нөө хувьцаат компани гэдэг утгаараа санхүүгийн зохицуулах хорооны бас одоо зохицуулалтын хүрээнд яг тэр ном журмынхаа дагуу явах ёстой гэдэг дээр ерөөсөө одоо бидчтэр те одоо иргэдчтэр бүгдээрээ л одоо бас хяналт тавих ёстой. Гэтэ тэрийг бол одоо бид нар бас ингэдэг нөө шахаж шаардах ёстой гэж харж байгаа. За үргэлжлүүлээд би зол жаргал гишүүнээс асуулт асууя гэж бодож байна. Тэгээ. Одоо би энэ компани хөө эзэмшдэг. Тэгээ би тэрийг тууцын шийдвэрээр ногдол ашиг ингээл аваад явах нь бол нормал үзэгдэл те. Тэгэнгүүт эн чин дарга гарч ирэнгүүтээ одоо өгнө эсвэл одоо өгөхгүй. Тэгээд нэг жоохон нийгэм ямраад шүмжлээд ирэнгүүт өгчээ эсвэл баяр болох гэдэг нь өгчээ гэдэг энэ гурав ерөөсөө хэвэн бас бүгд байж болохгүй. Тэгээ энэ яагаад байж болохгүй гэхээр эрүүл арилжааны тогтолцоон дээр улс төрийн тогтолцоо авчаад наачиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь яаж нөгөө хөрөнгөний зах зээл үлгэрлэж хөгжүүлэх вэ? Ер нь бол агуулгаараа нийтийн эзэмшлийн компани болгоё энэ төргээд улс төрчид ч гэсэндээ ингэж яриад явж байгаа шүү дээ. Тэгээ зорж байгаа бол тэр түгээл явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингэж маш ингийн логикоор би энэ компани эзэмшиж байгаа бол би өөрөө тэр ингэж иргэний оролцоо ялцаатай юмраа тэрнээс дарга мэдэхгүй. Тэгэхээр бол би бол буруу гэж бодож байгаа. За энэ шийдвэртэй холбоотой инх тайван захирал хамгийн одоо бодит байдлын эрх мэдээллийг бидэнд өгнө. Яа тэгэхээр Гүцэк бол хамгийн олон хэрэглэгчтэй тэгээ хамгийн олон орон нутагт хамгийн олон салбартай юм үн цасны компани. Тэгэхээр ихэнх одоо хүмүүсийн ногдол ашиг Гүцэкээр дамжаад орж байгаа тий. Тэгэхээр яг ийм гинтийн шийдвэрүүдийн дараа
нумцаасны компаниуд дээр яг нийгэм дээр юу болт юм бэ те? За ойлголоо. Бид бол ингээд мэрэгжлийн хүмүүс хоорондоо ойлголцоод ногдлаа шиг гэ тэ хувьцаа ямар байх хэвээр ногдлаа шиг ямар байх хэвээр гэдэг харьцангуй ойлголттой болохоор харилцаад яриад явчихна. Тэгвэл яг иргэдээс ирж байгаа хамгийн анхны үг нь бол ногдлаа шиг гэдэг үг дуртагддаг. Би хувьцаагаа аль дансуугаа авсан бэ гэж асуудаг. Тэгэхээр энэ чинь анхнаасаа суурин буруу тавьсан хүмүүсийн санхүүгийн боловсрол мэдлэгтэй холбоотой асуудал яригдах гээд байна да. Тэгэхээр мэдээж төр Эрдэнэс тавталгаа компани ашигтай ажиллаад жил болгон ногдлаа шиг тарааж байгаа. Тэгээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийтдээ 4 дахь удаага ногдлаа шиг тарааж байгаа. Энэ нь бол энэ хувьцаа гэдэг ямиг те Эрдэнэс тавталгаа өөрийн бас олон нийтэд сайн талаас нь харуулах, олон нийтэд өөр ашиг хуваарлах тал дээр нь бол зөв ажил гэж бодож байна. Гол нь энэ процессын алдаа гараад байгаа хүмүүс буруу ойлгоод байгаагаас шалтгаалаад яг одоо фронтод ажиллаж байгаа үнцаасны компаниуд их үү те төлөв садгалт хэмжээний төвхөө байгууллага дээр асуудал үүсдэг. За өнгөрсөн одоо ологчод байгаа 3 удаагийн ногдлын ашигын хувьд бол ногдлын ашиг төр болон шийдвэрээ гараад зарчмынхан дагуу олгогдоо гэж шийдвэрлээд явцдаг. Яг хэрэгжүүлэлтэн дээр нь бас төдийлөн 100% биелэгддэг. Ногдлын ашиг авч чадаагүй үлдсэн тий юмны учраа ойлгохгүй байгаа ийм хүмүүсийн асуудал бол байгаа. За өнгөрсөн 3 удаагийнх дээр хоримтлагдсан байгаа. Одоо 4 дахь удаагийнх дээр мөн ялгаагүй хоримтлагтал явна. За тэгээд ногдлын ашиг олгохдоо яг ямар зарчмын дагуу яаж олгоод байгаа юм бэ? Хинд нь хэдэн төгрөг олгох юм бэ гэдэг мэдээллийг хүмүүс дутуу хүргэснээс болоод одоо хүмүүс тооцоолоо буруу хийдэг те магадгүй олон нийтийн дунд тэм хөөрөгдсөн яриа ч юм уу те буруу зураг ойлголт гараад тэр нь дэмжигдээд явж байгаа зүйл бол харагддаг. Тэгэхээр нэг тэргуунд ногдлын ашиг олгож байгаа нь зөв тухайн олгож байгаа процессоо тодорхой болгох тэгээ хүмүүс мэдээж санхүүгийн боловсролын хүрээнд нь хувьцаа гэдэг зүйлийг мөн чанараар нь ойлгуулах. Энэ тал дээр анхаарах зүйл болов. Иргэд яг энийг хувьцаа гэдэг утгаар нь хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь ойлгож гин үү гэдэг асуулт байгаа тий. Яг тэгэхээр энэ хувьцааг бол нөгөө захиран зарцуулах боломж байхгүй. 2 удаа бол иргэн нөгөө буцаагаад засгийн газарт худалдсан тохиолдол байгаа тий. Тэр нь 2012 болон 16 онуудад за одоо санаж байгаа бол оюутныхаа нөгөө сургалтын төлбөрийг хувьцаагаараа хийж исэн тий. За дараа нь бол яг хувьцааг бас нэрлсэн үн зарлаад 1 сая төгрөг за мөн 300 мянган төгрөгтөд үүсвэх хэмжээний хувьцаануудыг иргэд ингээд зарж исэн. Үүнтэй холбоотойгоор 70 мянган иргэн бол одоо хувьцааг болсон байгаа. Яг тэг хувьцаатай болсон гэсэн. Бүгдийг нь одоо засгийн газарт эргүүлээд зарцсан юм. Тий. Тэгэхээр энийг яг хувьцаа гэдэг утгаар нь хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл юм аа ч юм уу. Эсвэл яг зүгээр хувьцаа гэдэг сонгодог утгаар нь хүмүүс ойлгож гин үү гэдэг дээр золж байгаа л гэж юм да. Би бол одоо бодоод байна. Анхны сэтэл нь ингээд иргэдэд арилжаанд оруулж сурахын тулд бүгдээрээ нөхцөл зөв. Тэгвэл тэрийг би арилжиж ашиг олж чадахгүй, өвлүүлж чадахгүй. Одоо бол тэр нас орчуулдаг байхгүй шүү дээ. Яг оо нэг 300 мянган хүний асуудал байгаа. Ямар 300 мянган байгаа тийм. Нас орчаад одоо тэр хувьцааг нь яаж өвлүүлэх вэ гэдэг дээр гарч шийдэл гаргаагүй. Тэгэхээр одоо энэ 1072 хувьцааг буцаад 2 дахь зах зээл дээр буюу хүмүүс нь зарах боломжтой. Гэхдээ бүгднгийн байх уу, 10% нь байх уу тий. Энэ дээр бас нэг ингээ шийдэл гарах юм бол тэр арилжаа нэгтгэхээс өмнө нэгсэндээ энэ бурхан болоочдын хувьцааг үр хүүхдүүдэд шилжүүлэх нэг ийм ажил бодлоо. Энийг ялтаад одоо хэрэгцээ зохицуулт байна. Тэгээд тэр хүрээндээ ингээд өвлөөд тэрийгээ бас би өөрөө мэдээ тэгж явахгүйгээр ерөөсөө л хизээ олохын ингээд дараах шийдэн зарах уугүй дараах шийдэн. Тэгэхээр чин тэр масс олон хүний хувьд бол зүгээр л ямар ч ингэж нэг цаг болохоор өгдөг юм байна л гэсэн үү. Тийм л хүлээлт болчиход хангалттай хэмжээнд нөгөө гоё шийдвэрийнх нь үр дүн гарч ирэхгүй байл гэж байна. Нэг талаас би нөгөө 2010 оны 7 сарыг аюул сайн санаж байна л да. Би яагаад тэгэхээр ингээд компаниудын уулзалтууд дээр очижсэн. Монгол 999 баха. Нэг хөдөлгөөн өрнөөд Дүүр үзгийн Эрдмийн театр нөө нэг театр дотор ингээ хуралдаа. Тэгээд тэнд очиод ингээ сонсож явахдаа одоо ингээ Эрдэнэс тавталгаа ер нь бол ингээ өвчлөгдөөд олон нийтийг холоод ингээ явах юм байна. Компаниуд нийлж хагаад хувьцааг нь авчигээд ингээ хөдөлгөөн өрнөсөн. Зүгээр яг хөө энэ яагаад анх ингээ гарсан утга агуулгыг ингээ харах юм бол өнөөдөр оюутны сайдын засгийн газрын хийсэн баялагын санг тухайн үед өөрсдийнхөө боломжоор хийх гэж оролцсон нэг хөлбөр гэж би бол хардаг. Яг хамгийн одоо боломжтой хамгийн их хөрөнгөтэй тэгээд ирээдүйд мөнгө олох энэ Эрдэнэс тавталгаа гэдэг компани яаж
энэ компаниас бүх иргэд маань өгөөж хүртэх вэ? Эннээсээ хувь эзэмших вэ гэдэг энэ гарц гаргалгааг тухайн үед баялагын сан гэж байсан ч гэсэн шууд ингээ хувирлт шууд илүү амар юм байна гэдгээр бол явцсан. Тэгвэл одоо ямар асуудал үүсэж байгаа нөхөр сая 24 оны 1 сар те 10 дугаар тогтоолоор яасан бэ гэхээр 800 мянган хүүхдийг нэгсэндээ тэрнээс хойш ингээ төрсөн одоо ямар ч хувьцаагүй 800 мянган хүүхдэд 1072 хувьцааг төр өөрийнхөө эзэмшдэг тэр 80%-аас шилжүүлж өгөөд одоо 73 ойролцоогоор хувьцаатай байна. Тэгээд нөгөө Монгол 999-ийн бахан компаниуд яасан бэхээр нэгдээ баахан мөнгөөр ингээд ороод нэг ойролцоогоор 480 компани баг шиг байлаа. 9 сая хувьцаатай. Тэр нь нийт хувьцааных нь 0.6% тэнцүү байдаг юм бэл. Яг тухайн улсын нөхцөл байдлыг харах юм бол 2008 онд Ардчилсан намын Улсын хурлын сонгуульд оролцохдоо ерөнхийдөө бол энэ нөгөө иргэдтэй энэ байгалийн баялгаасаа одоо эрдний хувь олгоно гэсэн тийм хүрээ хөтөлбөрт оролцож исэн. За тэгээд тэр хүрээнд бол одоо энэ 2007 онд ч гэсэндээ Монгол Улсыг хөгжүүлэх сан гэдэг анхны одоо баялагын сан байгуулагдчихсэн. За араас нь бол хэд одоо баялагын сан бид нар хийх гэж оролцсон шүү дээ. Гэтэл ингээд харамсалтай нь ингээд нөгөө юм устрын шийдвэрийн докторгүй байдлын улмаас тэр баялагын сангууд бол ингээд төдийлөн амжилттай яваагүй. Гэхдээ энэ Эрдэнэс 5-7 1072 хувьцаа бол ингээд уул нь бол яг иргэдтийнхаа нэр дээр өөрсдийнх нь дансан дээр нь бол байгаад байгаа байхгүй. Одоо энийг харин бид нар яаж илүү одоо нөгөө нэг яг энэ зах зээлийнх нь голдорл руу оруулах уу? Яаж одоо энэ хөшүүргээ иргэдтэй одоо жишээлбэл санхүүгийн зах зээлийн талаар илүү одоо мэдлэг боловсрол олгох гэдэг юм уу те. Дээрээс нь компани засаглал хамгийн гол нь. Ерөнхийдөө энэ төрөмжлөлт компаниудын гол асуудал чинь засаглалын асуудал байгаа шүү дээ те. Тэгэхээр нэгэнтээ энэ компанид Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшиж байгаа юм чинь бидний засаглалыг нь яаж тэр нөгөө нэг юм илүү нээлттэй ил тод шилэн байлгах юм те. Шийдвэрүүд нь яаж тэгэж яг хууль журмынхаа хүрээнд тэр нөгөө компани тухай хуулиараа ч гэдэг юм уу гарч явах хэвээр тэр зүйл руугаа яаж одоо бас ингэж шахалт одоо иргэдийн зүгээс хийх ёстой юм гэдгээл бас ярих нь илүү чухал санагдаад байна. Тийм ээ. Яг тэгэхээр нэгэнтээ эн чинь ингээд бий болцсон хүмүүс бол одоо 10 гаруй жил эзэмшсэн ийм зүйл байгаа дээ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол манай үнцаасны компаниуд ч гэсэндээ маш хэмжээний тийм нөгөө иргэний боловсрол олгож байгаа. Тэгээ тэрийг бас илүү сайжруулах хэрэгтэй байгаа тийм. Наад одоо танай дээр байгаа данснуудыг чинь зөвхөн одоо нөгөө 70-72 хувьцаагаас гадна тийм бусад бүтээгдэхүүнүүдээр бас идэвхжүүлмээр байгаа байхгүй. Хувьцааг арилж ажилладаг энэ дансаараа хэмжүүлээд арилжааг оролцож болдог гэдэг имийг ухаал сурчилгаа хийж бол 4-5 жил явж ирлээ. Тэгээд одоо үр дүнгийг харахад бол яг одоо хувьцааг авъя гэж хэлж байгаа үгнээс нь харахад үр дүн муутай байсан юм байна гэдэг нь өөрөө. Тэр нь ямар ажиглагдаад байгаа. Шалтгааны хувьд бол яг нэг нүгөө ярихад бол ингээд хөдөө очоод ярихаар мөнгө ярьж байгаа юм шиг сонсогддог юм. Тийм мөнгө ярьж байгаа юм шиг сонсогддог. Би мөнгө ярьж байгаад миний хажууд нэг хүн ирээд өөр юм яриад явах, өөр бараа яриад явах хоёрын зөрөө айгүй өндөр байдаг болсон. Нэг асуудал. Хоёр асуудал нь манайх улсаараа нэг гашуун туршлагатай гэх юм уу сургамж авах юм байсан. Хөрөнгө оруулалт ирэх юм шиг асуудал байдаг. Нийт 700 гаруй мянган хүн хөрөнгө оруулалт ирэх юм шиг болгоомжилж байгаа юм бодлоо юм чинь. Тэрэн дээр хүмүүс ер нь хувьцаа гэдэг юм эрсдэлт юм байна ч юм уу би мэдэхгүй юм байна, ойлгохгүй юм байна гэдэг байдлаар хан босгоцсон. Тэр ханныхын цаанал гардаг асуудал. Одоо цэнхэр ягаан тасалбар гэдэг та хэлж байна. Тэр шиг чинь ингээд ойлгохгүй хүмүүс тэр хувьцаагаа 70 мянган хүмүүс нөө буцаага зарцсан. 70 мянган хүн ингээд буцаага зарцсан. Тэгэнгүүт энэ чинь 1 сая төгрөгийн зарж байгаа шүү дээ тийм. 1 сая төгрөгийн үнэлгээтэй авсан хувьцаа нь одоо ингээд ногдлаа шиг авч байгаа хүмүүс нь бараг 7-800 мянган төгрөг болох ч шүү дээ. Өөрөө ингээд авчих жоохгүй тэгээ цаашдаа чинь ингээд зөндөө удаанаас нь уустаа аваа. Тэгтэл тэрийгээ 70 мянган ингээд зарцсан байна шүү дээ. Тэгэхээр одоо зарцсан хүмүүс бас ингээд бодох хэрэгтэй. Арилжаанд орно гэдэг чинь юм бит юм байна. Тэгээ бас тэрнээс сэргийлээд тодорхой хэмжээнд нөгөө нээлттэй шууд ингээд зарж арилцахгүй хугацаа барьсан байх. Гэхдээ энийг түрүүний ярьж байгаа тэр мэдлэг мэдээлэл өгөөг нь хангалтгүй. Тэгээд де факто энэ чинь нийтийн компани болсон баг. Маш олон хувьцаа эзэмшдэг. Тэгсээр нэ тэр компани өмчийг нь тэр компанины харьяа нөгөө шахмал төрш үйлдвэрлэдэг компаниг Улаанбаатар руу ингээд шилжүүлсэн шүү дээ. Тэгээ ямар юу болж байгаа гэхээр энэ дараа нь бид нараас ингээд араас нь ажлын хэсгээс гаргана энэ дэрэ гэж байгаа. Тэгээд явуулсан. Тэгээд баха алдагдал үлдвэрч. Баха алдагдал үлдвэрч. Тэгэхээр тэр нь бол тийм нормал засгийн газар шийдсэн. Үүрэл дээр чинь тогтоол батлаа явуулсан шүү дээ. Тэр ер нь бол жишг нь буруу яваад тэгэхээр тэр хүмүүс чинь яг би энэ компаниас мөнгө хүртэж явах одоо яг л нөгөө нэг
бүгдээрээ баялгаасаа хүртнэ гэдэг шиг ирэх надад байна. Энийг бол дарга ингээд айтаахан дэмжиж байвал зарлж аваад өгчдөг юм а гэдэг ойлголт дамгаалаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энийг жоохон нээлттэй болох цаг нь бол болцсон гэж байна. Яг болцсон гэхэд би нэг зүйл дээр бас эргэлзээд байгаа. Одоо ингээд бид нар чинь бас л одоо ингээд орлогоороо ингээд харах юм бол дэлхийн 180 улсын нэг 90 дээр л явж байгаа байхгүй. Одоо нэг энэ жилдээ нэг $7,000 давж байгаа л баг. Тэгэнгүүт ингээд бодохоор тэнд бас ингээд яг өдөр тутмынхаа бид нар амжиргаагаа шийдэж чаддаг олон хүмүүс байна. Тэгэхээр шууд бүгднгийн нээлттэй арилжаалдаг болох юм бол тодорхой хэмжээнд мөнгөтэй хүмүүс нь энийг авах юм бол хувьцааны төвлөрөл үүснэ. Тэгэнгүүт ногдлаа шиг ингээд тараагаад байхад энэ баян хүмүүст мөнгө өглөө гэдэг бас нэг асуудал үүсэх үе. Тэгэхээр миний одоо сэрэмжилж байгаа бас ингээд цаашдаа яаж явбал зөв бэ гэхээр нэг үе шаттай. Техник нээлжинд 10 байдаг юм 20. Гэхдээ тэрийг ингээд яхаас өмнө зах зээл дээр тэр хувьцаанаас ногдол ашигын өгөөж бол авч болдгийм байх шүү гэдэг тэр ойлголтыг. За тэгээд тэр ногдол ашигаараа бид нэр заавалжгүй өдөр тутмынхаа идэж уух юмыг биш аль болох буцаагаад хөрөнгө оруулалт хийх юм бол тэр оруулсан хөрөнгөөсөө бас нэмээд тэр ногдол ашиггаар авсан айсаа тэр нь хувьцаа байна уу юу байна уу буцаагаад бас мөнгө авдаг юм байна гэдэг тэр суурь боловсролыг ямар нэг хэмжээгээр тодорхой төвшөнд өгсөний дараагаар энэ арилжаагаа эхлэх юм бол энэ дунд хугацаанд Монгол улсын 3.4 сая иргэд бүгдээрээ илүү их өгөөжийг хүртэх болов уу гэсэн тийм бодолтой хувь хүний хувьд. Нөгөө талаасаа тэр 2010 оны 39 дугаар тогтоол дээр болохоор юу гэж заасан байдаг вэ гэхлээр за иргэдэд 20 хүртэл хувийг, аж ахуйн нэгжид 10 хүртэл хувийг те тэнгуүтээ нэмэлт 20% болохоор олон улсын зах зээл дээр IPO хийн энэ гэж заасан байдаг байхгүй. Тий 30 хүртэл хувьчлөө тий 12 хүртэл тэр бодлого бариад явсан байдаг. Тэгэхээр бол тухайн үед болохоор яг дөнгөж манай нүүрсний зах зээл эхэлж исэн цаг үе тий. Тэгээд Оюутлахын гэрээ 9 онд байгуулагдсан. За манай нүүрсний экспорт бол 11 оноос л ер нь нэг юм сая 2 сая тонн болоод ирж байсан байхгүй. Тэгээ 5-7 гэдэг энэ одоо маш том орд газар байгаа юм байна тий. Тэгээ тухайн үед болохоор бид нарын 5-7 орд газар дээр олборлт хийхэд хүртэл мөнгө босох хэрэгтэй. Анхныхаа нөгөө хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Тэгээ энэ бол ингээд яг IPO хийгдэж татах хэрэгтэй байна энэ төр гэсэн нэг тийм одоо юугаар бол анхны төр тогтоол шийдвэрүүд батлагтаад явсан. Тэнгүүт бол нөгөө IPO хийгдээгүй ингэж явсаар нь байгаад одоо энэ чинь ингээд төрийн өмчт компани л байгаад байна шүү дээ. Яг хэдийгээр ингээд нөгөө иргэн бүр хувь эзэмшээд байгаа хэрнээ яг тийм нөгөө төрийн өмчт компани жишгээр тийм үү яг зохицуулагтаад явжаа. Тэгэхээр бол одоо ингээд өнгөрсөн хугацаанд бол одоо тэр нөгөө анхных нь сэтэл нь бас өөрчлөгдөөд энэ компани хөгжил бас нэг арай өөр тийшээ явчлаа. Тэгэхээр одоо бол бид нэр энэ цаг мөчтөөр юу шийдэх ёстой вэ гэхлээр ерөн цаашд бид нэр энэ одоо уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ томоохон төрийн өмчт компаниудаа яг хэрхэн яаж удирдах юм бэ? Тэ цаашдын бидний одоо зам нь юу ах юм бэ? Тэгээ нийтийн компаниуд болгоод явах хэрэгтэй юм уу? Ядлаар засаглал энэ төр гэл зөндөө асуудлууд ярьж штэ. Сая золжрол гişүн бас ярьлаа тий. Одоо Эрдэнэс 5-7 компани гэхэд л өөрөө болохоор ингээд нүүрсээ гаргаад ингээд яваал энэ тий. Гэхдээ ингээд сая чин бол жишээл нүүрсний сонсгол тэр нөгөө нэг нүүрсний хулгай гэж өчнөө асуудал яригдлаа. За дээрээс бүр онцгой дэглэм тогтоогоод бет энэ төр томиллоо тий. Тэр бол энэ болгон чи ерөөсөө юм нэг юм стандарт бус юм гаж зүйлүүд багхгүй. Тэгээд дээрэс нь болохоор одоо энэ компани ч юм бол бас нэг юм хагас төсвийн үйл ажиллагаа явуулаад тийм үү. Янз бүрийн одоо нөгөө засгийн газрын төслүүдэд хөрөнгө оруулалт хийгээд за зарим нь бол одоо жишээл тэр 5-7 түнш гэдэг шиг маш их алдагдaltaй. Тэгээ ингээ яваад байдаг тийм үү. Тэгэхээр чи засаглал нь бол бас байхгүй байгаа. Тэнд бол олон нийтийн оролцоо байхгүй байгаа. Тэгэхээр энэ цаг мөчтөр бол бид нар бол ерөн цаашдаа энэ компаниудаа яах юм бэ гэдгийг бас дахиад нэг одоо улс үндэстнэрээ ярилцаад тэгээд бас нэг юм консенсус төрөх хэрэгтэй байхгүй тий. Түүнээс зүгээр нэг юм цагаан сар болох гэж байна одоо. Тэгээ ногдлоо шиг хэдэн төгрөг тараачи гэдэг утгаараа биш. Хамгийн төр бол 30% IPO дотоод хатаатын зах зээл дээр IPO хийгээд мөнгө осоод төслөөс санхүүжүүлээ 10 хүртэлх хувийн иргэдэд 10 хүртэлх хувийн аж ахуйн нэгжүүд гэжсэн иргэдийн өв нь 20 хүртэл болоод өссөн. IPO нь бол за 12 онд 16 онд гээд 2 удаа нэлээд идэвхтэй яригдсан байгаа. Тэгээд ажил болон цуцлагдсан байдгийг. Хараад байхад бол мэдээж IPO хийгээд мөнгө татаж босгоод төслөвдгөө хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ одоо байгаа нүүрснийхээ орлого нь хангалттай хэмжээнд хүрсэн байгаа. Тэр нь төрийн эзэмшлийн хувийнх нь ногдол ашгаар бол хөрөнгө оруулалтуудаа хийчихэд байгаа болохоор энэ нь бол болж ах шиг байна. Гэнгүүт одоо бидний ярих гэдэг сэдвүүнээ бирж дээр арилжигддаг болох уу нээлттэй болох уу гэдэг чинь хоёр сонголттой болж байна.
Нэгт IPO хийгээд нэмж хувьцаа гаргаад ч юм уу хөрөнгө татаж төвлөрүүлэхгүй шаардлага байна уу юу тийм. Эсбүгээс зүгээр одоо байгаа хувьцаа эзэмшлийнхэн бүтцийг хүрээнд бүртгүүлээд арилжаагийн тодорхой үе шаттайгаар таны хэлж байгаа шиг тий 10-20% гээд нээх үү гэдэг сонголтын дунд байгаа болов гэж харж байна. Хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжигч Бичил Глобус санхүүгийн байгууллага. Тэгтээ судалгаа хийсэн байдیں۔ Сонирхолтой дүн гарсан би танд асуучвал энэ асуудлын бол хөрөнгөний биржийн олон нийтийн харилцаа албанаас боловсруулж өгөөд манай компани орон нутгийн зөвхөн орон нутгийн 510 хүнд судалгаа хийсэн байдаг 11 асуултад товчгоо. За ингээд асуултууд нь залж явсаар хагаад хамгийн сүүлээс хоёр дахь асуулт нь Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн хувьцаа арилжаа нэгдсэн тохиолдолд өөрийн хувьцаагаа зарах уу гэж 510 хүнээс асууж байгаа. 11.4% буюу 58% нь бүгдийн зарна. 11%. За хэсгийг нь зарна гэсэн 13.5%. Зарахгүйгээр урт хугацаанд ноогдол ашиг авна гэсэн 48.6%. Нэмж худалдаж авна гэсэн 24.7%. Тэгэхээр зарахгүй талтай байгаа хүмүүс нь 70% байгаа. Тийм ээ. Судалгаа одоо хийж байгаа юм байна. За тэгэхээр болгоомжч чинь гэдэг нь нэг тийм асуудал байна. Тэгээд би бол юу гэж бодож байна вэ гэхээр энэ 1072 ингээ байдгаараа бай. Болгоомжлох хэрэгтэй байна. Нэмэлтээр хувьцаа гаргаад иргэдийн аж ахуй нэгжүүдийн эзэмших хувийг нэмэгдүүлмээр байна. Нэмэлт хувьцаа гаргаад. Тэгээд тэр мөнгө төрөөр үйл ажиллагаанд зарцуулна гэсэн. Тэгээд яах вэ гэхээр ерөөсөө нээлттэй компани болгож одоо тэр нэг тайлан майлангийн олон улсын бирж дээр гардаг тайлангийн стандарт байгаа шүү дээ. Тэрийг нь аваад ингээл хуулаад одоо тийм тогтолцоогоор тэрний цааны болохоор энэ компаниас чинь ордлого зарлах юу хийж байгаа юм илүү ил тод бол. Одоо бол нөгөө биржийн тухай хууль энтер гэж гарахаас өмнө нүүрсний улгаанаас өмнө бол тоон тутмаас гэрээ хийж өгснийхөө хөлсөнд дарга нар мөнгө авдаг тэр нь ингээд нүүрсний улгааныг том хэсэг. Тэгэхээр тэр зүйл байхгүй болох. Тэгээд дараа нь яасан гэхээр одоо зүгээр ажил хийж байгаа нөгөө куб метр уулын цул хийсэн ажил тусамж үнэлгээтэй байдаг шүү дээ. Тэр нь зах зээлийн ханшаас өндөр тавиад тэгээд зүгээр ажил хийгээд мөнгөний төлсөн тэгээд сонгон шалгаруулалт нэр тэндээс уулгаа яадаг юм ингээд орсон. Тэгэхээр ил тод компанид нийтийн засаглалаар орсноор энэ хаана юу яваад байгааг нь 3 сая хүн чарах байхгүй. Тэгэхээр дагаад улс төрийн зэвшин компани засаглан сайлах. Тэгэхээр нэмэлт хувьцаа гаргаж үе шатаар болгоомжтойгоор тэрийг Монголын хөрөнгөний биржээр монголчууд зориул зарах хэрэгтэй л гэж би бодож байгаа. 2018 онд ер нь бол биржид бүртгүүлэх нэг хүсэлт гаргаж ирсэн юм билээ. Тэгээ яг хөө тухайн үед бирж бол шалгууруудын хөнгөлөё, тэгээ эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөр гэдэг тэр ангилалд оруулаад хөнгөлж исэн. Гэхдээ тэр цагаас хойш ер нь бол 7 жил өнгөрцөн байна те. Монголын хөрөнгөний бирж дээр бол гараагүй. Яг хөө жоохон цааргалаад байгаа нэг юм нь бол сая төлөвийн захирал өөрөө хэлж байна. Хүмүүс нөгөө нэг зараад тий зарангуут нөгөө мөнгөтэй хүмүүс төвлөрөл үүсгэх үү тий. Тэгэхээр нөгөө анх гарсан концепт буюу агуулга нь байх уу? Иргэн бүрт гэдэг. Ийм хэлбэр байж болно. Тий яг нэмэлтээр ингээд зарлаа гэхэд тэндээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа уурхаа дээр хийгээд энэ хувьцаа чинь бол одоо байгаа хүн болгоны эзэмшиж байгаа 1072 лөө хүндэхгүй байхгүй. Нэгэнт тэр нэмэлт хувьцаа зарагдаад зах зээл дээр үн тогтно. Хувьцаа нэг тэдэн төгрөг байт юм байна. За энэ хувьцаа чинь ингэж явж шүү гэдэг ингээд ойлголт аваад тэгээд мэдээж энэ олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжраад ихэхээр 10% гэнтэй энэ талаас 20% 30% нэгээд ингээд аажмаар чөлөөлчих юм бол ер нь бол энэ бол боломжтой. За тэгээд ягаад энийг ингээд миний хувьд бол шууд дэмжиж явж гин вэ гэхээр одоо л энэ бид нар чинь Монгол улс чинь нэг баялагын сантай болчихлоо. Баялагын сан дотор 3 сантай бий. За авирмтлын сан бол одоо сая ингээл тоонуудын хальт харж байхад бол ойролцоогоор нэг 480 тэрбумыг ипотекийн зээлд бол зарцуулсан байгаа. Тэнд бол цаана ойролцоогоор бараг 50000 хүн 4-50000 хүн орон сууцны зээл ингээд авах юм байна. Тэгээд энэ цаашаага боловсрол руу чиглэж хөтөлбөрүүд хэрэгжих юм байна. Эрүүл мэндтэй бас энэ сангаас бол зарцуулж болох юм байна гэдэг энэ мэдрэмжийг авцсан. Тэгэхээр заавалчгүй одоо энэ баялагийг шууд ингээд хувьцаа хэлбэрээр нэг хүн болгонд өгөхгүйгээр илүү төвлөрүүлээд энэ баялагын сандаа төвлөрүүлж чадах юм бол энэ баялагын сангаас чинь иргэн бүр хүртэх юм боломжтой болж байгаа юм байна гэдэг энэ концепц нь бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт за иргэдтэй
байгалийн баялгаас хувь хүртээ гэдэг асуудал нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт нь хамгийн гол нь засаглал бөгөөд хяналтын асуудал яриад байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр бол яг энэ 1072 хувьцаа гэдэг чинь бол бас Монгол Улсын хувьд бол хэдийгээр ийм шин тэ тэгээд ийм олон хүнийг хамарсан тэ тэгээд бид нар ийм цоо шин одоо бас нэг ийм жишг бий болох боломжтой зүйл тийм. Төвлөрөл үүсвэл нөгөөтөө гүрээ засаглан сайжрахгүй юу гэдэг нэг асуудал байгаа шүү дээ тийм. Төвлөрөл гэж. Одоо хувьцаа эзэмшээ тийм. Гадаадын мэрэгжлийн хөрөнгө оруулагчид томогоо хувь эзэмшээд ороод ирэх юм бол хяналтанд олон нийтийн явж байгаас илүү байж магадгүй л гэдэг санаа баг тийм. Цаг баг үлдчихэж байгаа учраас би асуух зүйлсүүдээ асуучих. Их тайван захирлаас асуух гэсэн. Өнөөдөр засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор хойноос нь засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал сайд гарч ирээд мэдээлэл хийсэн. Мэдээлэлдээ ер нь бол хоёр зүйлийг хэлсэн байгаа тийм. Ийм Монголигаар дамжуулаад санал асуулга явуулнаа. Нэг нь иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авч болно. Нэг нь бол санд төвлөрүүлээд өөр төсөл хөтөлбөрүүд рүү оруулна гэдэг хоёр сонголтыг өгнө. Нөгөөтэйгөр улирал тутамд хараадаг болёо гэсэн санаачлаг гаргав. Тэгээ яг энэ улирал тутамд хараадаг болно гэдэг дээр зүгээр дэд бүтцийн хувьд үн цасны компаниуд дээр ямар асуудал үүсэх вэ? Дээрээс нь зүгээр биржээр бүртгэлээ гэж бирж дээр гарлаа гэж бодоход дэд бүтцийн ямар бэлтгэл ажлууд хангах шаардлагатай. За өнөөдрийн шийдвэрийг ерөнхийдөө харж байхад бол за ингээ баялагын сан руу авч болно. Нэг бол бэлэн мөнгөөр нь авч болно гэдэг хоёр сонголттой болчих шиг байна тий. Хэрвээ бэлэн мөнгөөр нь авж байгаа хүмүүсийн хувьд бол өмнө явж хийсэн жишгүүдээр л одоо брокерийн дансаар бол дансаар тий хүүхдийн мөнгөний дансаар ч юм ингээд тараагдаад явах бах. Энийг цааш нь улирал болгонд хийдэг болёо, хуваагаад олгодог болёо гэх юм бол бас огт боломжгүй зүйл бол биш. Манай салбарын дэд бүтц өөрөө нэлээд сайн хөгжсөн шүү дээ. Сая 5 дан банкны IPO дээр харагдлаа шүү дээ, тийм. За яг Эрдэнэс 5 толгой өөрөө бирж дээр нээлттэй гарч арилж яшдаг болох юм бол зах зээлийн дэд бүтц яах вэ гэдэг юм ярьж байгаа шүү, тийм. Дэд бүтц талдаа бол гайгүй гэж бодож байна. Тийм, гай харцсангуу, тийм. Ачааллыг даваа гарчих واخгүй бол энэний бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх 2-3 шатны ажлууд байгаа. Төрөө зов жаргал гişүүлжсэн өв залхамжлалын асуудал. Хэдэн 100 мянган хүний 100 гаруй хүний өв залхамжлалын асуудлыг шийдэх. 300 мянга. Тийм. Тэгээд тэдэн дээр нэмэгдээ дахиад нөө бүртгэлгүй байгаа 900 мянган хүнийхээ асуудлыг яах вэ гэдэг асуудлууд яригдана. Энэ бэлтгэлийг хангаж авах хугацаанд чинь өөрөө хугацаа орно. Тэр нь дэд бүтцийн байгууллагууд системүүд одоо апдейт хийдэг гэнэ үү те. Сорсоо нэмэгдүүлдэг гэнэ. Энэ чиглэлээр явхад бол болно гэж бодож байгаа. Тэгээд нөгөө талаасаа бас заавал энэ Эрдэнэс 5 толгой гэдэг компани ногдол ашиг тараагаад байх шаардлагатай юу гэдэг асуудал байна шүү дээ тийм үү. Яагаад вэ гэхээр ер нь бид нар цаашдаа Эрдэнэс 5 толгой гэдэг компанийг юу гэж харж байгаа. Тэгээ одоо ийм одоо том нүүрсний орд газар дээр олборлолт хийж байгаа тий борлуулалт хийж байгаа компани цаашид бол одоо бас нөгөө Монголоос гараад гэдэг юм уу тий одоо ийм дэлхийн хэмжээний ийм уул уурхайн компани болох ёстой юу. Тэгээ тэрний тулд одоо бас ямар төрлийн хөрөнгө оруулалтууд хийх ёстой вэ? Өөр ямар хайгуулт хөрөнгө оруулах ёстой вэ гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ компанийхаа бас бид нар нөгөө нэг юм алсын харааг тодорхойлмоор байна шүү дээ. Түүнээс биш зүгээр одоо жишээл юу болгон дээр тий одоо нэг юм улс төрийн нухчаа болгон дээр бас нэг одоо ногдол шиг тараах байдлаар ингэж нөгөө иргэдээ юу ямаргүй одоо найрмаргүй байгаа тийм ээ. Тэгэхээр тэрийг ч гэсэндээ бас ярихгүйгээр дараач алхмууд хийгдэхэд бас хүнд байхгүй. Одоо ингээд баялагын сангийн тухай хууль явуулсан тийм. Тэгээд нэг баялагын баялагаас юуны сангаараа дамжуулаад хурч болно гэсэн байгаа тийм. Тэгвэл хамгийн анх төр энэ концептыг юу нь харж ирсэн бэ гэж бодохоор хүүхэн талаас харахаар Эрдэнэс Монголын давуу эрхийн нэг ширхэг хувьцааг 2012 онд 6 сарын 26-нд олгож ирсэн юм байна. За тэгээд давуу эрхийн хувьцаа гэдгээр нь Эрдэнэс Монголын ямар компаниг харахаар ашигт малдамлын стратеги ордуудыг нэгтгэсэн хоолтын компани. Тэгээд давуу эрхийн хувьцаа гэхээр зөвхөн ногдол ашиг авна. Ийм зорилгоор хийж ирсэн байна гэж харахаар нэг юм давуу эрхийн хувьцаа олгоцсон асуудал байна. Тэгээд за яг баялагын баялагаас хүртэйгээ байгууллагын сангаар явчихж байгаа бол одоо байгаа Эрдэнэс 57072 хувьцаа чинь хизээ хувьцаа гэдэг мөн чанараараа яг хэрэгжих юм бэ? Саналын эрхийн асуудал байна. За тэгээ захиран зарцуулах асуудал байна. Эрдэнэс 5 толгой цаашдаа яах юм бэ гэж сая жаргалан гişүүн тавилаа. Би энэ дээр нэг нүүрсний өмнөдөө холбоотой жоо ярьчмаар. Ийм юмнууд байна. Одоо за тэр 1072-ыг ингээд бас бүгдийг үрчиж магадгүй. Би үртэл үрцсэн байгаа байхгүй. Би одоо 700 хувьцаад. Тийм 300 хувьцаагаа 300-ыг нөхцсөн байгаа байхгүй. Мөнгө хэрэг байсан билүү одоо яа юм санахгүй. Тэгэхээр хадгалж ирсэн бол илүү их ашигтай. Үдж байгаа хүмүүс тандахад 1072 хадгалаарай. Энэ 5 толгой бол дуусах ягаад ч. За тэгээд одоо нэмэлт хувьцаа гаргаад тэрийг арилжаалах юм бол юу болох вэ? Жишээлбэл зүгээр жишээ шүү.
5 толгойн цахилгаан станц Монгол улс бүр одоо бараг 20-30 жил ярьж байгаа. 5 толгойн цахилгаан станц бол шууд бизнес яашиг өгөх төсөл. Оюу толгой. Жил болгоо 200 сая доллар. Энэ станцыг жишээ нэмэлт хувьцаа гаргаад монголчуудын авсан хувьцааны төвлөрөөр барьчих юм бол одоо тэр нүүрсний зээл олдохгүй байгаа шүү дээ. Ногоо хөгжил энэ гээд. Монголчууд өөрсдөө барьчих юм бол 5 толгойн үзэж сүв өснө. Тэгээд ногдлааш нь дараа нь улам нэмэгдээд явна. Тэгэхээр ерөөсө 5 толгойн хөгжилтэй энийг ингэж уймаар баг. Та цаана төрийн оролцоо байх шин. Баялагын сангийн концепт бол амнаатаас угаасаа бүрдэж байгаа үндсэн хэсэг нь. Дараа нөгөө хуримтлын сан хөгжлийн сан гэдэг тусдаа. Ахиу зашгаас хөгжлийн сан явна. Хуримтлын сан болохоор зэрэг нөгөө ногдлаашгаас явна. Тэгэхээр тэрнээс өмнө тэрийг хүнддэхгүйгээр баялагын сан сайн явг. Наа нь иргэдэд илүү хувьцаа гаргаад зараад тэрүүрээ цахилгаан станцаа бариад компани хөгжүүлэх. Одоо бол яг хөөхөр нефтийн дамжуулах болоо байна. Тэрийг барихтаа бид нар нүүрсээр хямдруулж өгөөд зээлээр бариулаад офтек хэрэгээр хийсэн. Нүүрс баяжуулах хөл дээр бас тэгж хийсэн. Юмд баригдсан сайн хэрэг. Гэхдээ бодмоор байхгүй. Ингээ хямдруулаад өгчих нь ашигтай мó? Эсвэл хувьцаагаар явах уу гэдэг. Тэгэхээр энэ яг компани хөгжилтөө энийг уйх хэрэгтэй. Үе шаттайгаар. Нэг зүйл байгаа. Энэ юу гэхээр зэрэг нүүрсний үн өндөр байх юм бол яах вэ? Компани хувьцаа ашигтай байна те. Одоо нүүрсний үн ямар байгаа вэ? Унтсан баг. Тэгээ энийг бол бид нар бодох хэрэгтэй. Нүүрсний үнийг өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд хэн унгааж ирсэн бэ гэхээр үе үеийн засгийн газар унгааж ирсэн байд. Яагаад гэвэл засгийн газар мөнгөний урьдчилж аваад тэгээд нүүрсээ дараа нь төлнөхөө дандаа ямдралтай. Тэгээд ийм офтек гэрээнүүд элдв янзын хөтөлбөр чинь нүүрсний үннийг унгаад араасаа хувийн хвшлэг чирдэг байхгүй. Тэгэхээр энэ улс төрчдийн зохисгүй үйл ажиллагааг хязгаарлахын тулд компани нээлттэй нэмэлт хувьцаа гаргах бас нэг ашиг. Одоо хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө хил холболтын төмөр зам мөн бол жижигхэн хэрэг. Тэрнээс цаана маш том нүүрсний жил бүхэн 20 сая тонн нүүрсний хөнгөлөлтөө үнээр удаа хилцээр гараа үсэг зурсан. Тэгэхээр энэ бол үндсэндээ ингээд төмөр зам хэрэгтэй. Тэг үүний золиосонд энэ том ордынхаа нэг хэсгийг ингээд явуулж байгаа л хэрэг. Тэгэхээр нийтийн өмчийн нийтийн юм юуг цаашдаа үр ашигтай хөрөнгө оруулалтын зөв үн цэнтэй байлгахын тулд аль болохоор улс төрийн оролцоог бууруулж гадна дотны хамаарлыг нь багасгаж иргэдийн оролцоог нэмэх хэрэгтэй л гэж үзэж байна. Сая золоо гişүн ингээ хэлчих шиг боллоо л доо тэр төмөр замын холболтыг хийх нь буруу гэж хэлчих шиг боллоо. Би бол тэрийг хийх ёстой гэж боддог. Хийх ёстой. Аха. За чи бүр өчнө одоо ярьсан. Төмөр замын холболтыг яагаад одоо юу буруу болчих вэ? Төмөр замын холболт дээр хийсэн нүүрсний арилжааны гэрээ нь Монголын талд алдагдaltaа урт хугацааны маш хүнд нөхцөлөөр ирж байгаа. Тэгээд өөрөөр яаж хийх ёстой? Яг Эрдэнэс 5 толгой компани лиценз эзэмшиж байгаа бор толгой онж хараат гээд 2 амыг шинээр нээгээд 16 жилийн туршид тий бас юм хөнгөлөлттэй үнэтэй гэрээг одоо хятадын талтай байгуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг л одоо золж харгалах шүү яриад байгаа тийм үү. Тэгэхээр чи эн чинь болохоор зөвхөн засгийн газрын гаргаж байгаа шийдвэрээс гадна эргээд одоо энэ компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол хүний бүрийн бас асуудал болчихж байгаа байхгүй яа. Тэгэхээр бид нар 16 жилийн туршид тий хийж чадаагүй. Үгүй 16 жилийн туршид 20 сая тонн тэгээ жил болгон 20 сая тонн нүүрс хөнгөлөлттэй үнээр хятадын талд бас өгөх гээд байна шүү дээ. Одоо яг энэ ордоос нөгөө энэ Эрдэнэс 5 толгой үйл ажиллагаа явуулж байгаа. Эрдэнэс 5 толгой ингээд нөгөө ашиг олж байгаа энэ ордоос. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бас улсаар одоо энэ нөгөө бүх хувьцаа эзэмшигч нараа бас бодгол хэрэгтэй байхгүй да тийм биз дээ. Яг 16 жил хийж чадаагүй байхгүй юу? 2009 оноос зодон болсон тий. Зодон болоод танк орж ирэн орж ирэхгүйгээл одоо яг ингээд ухраагаа телевиз үздэг бол одоо бид нар бүгдийг нь бол харж байгаа. Энэ дээр бол маш их алдагдал хүлээсэн. Маш их алдагдал хүлээсэн. Тэр дундаа би юун дээр гасалсан бэ гэхээр яг ковидын үед та бүхэн мэдчихэж байгаа. Нүүрсний үн хэд хүртлээ 300, 450. Энэ оргил үед дээр бид нар юугаар хязгаарлагдсан бэ гэхээр тэнд авъя гэсэн хүмүүс 1000 байсан. Энд өгье гэсэн орд нь байна. Хаана гацсан бэ гэхээр яаж тэрвэрлээ тэр жижигхэн 25 км дээр. Тий. Тэрэн дээр болохоор дараа нь хил өглөөр өгнө гэж хууль гаргасан. 2018 он 19 онд хийцэн байсан бол магадгүй бид нэр өнөөдөр орон сууц байхгүй 700 мянган өрхийн магадгүй талыг нь орон сууцтай болох боломж бол баг байсан шүү. Гэтэл тэр үед ботлныг үүссэн учраас одоо энэ чинь дараагийн хямрал үүсвэл ийм ботлныг нь арилгахын тулд ямар нэг байдлаар
ойлголцод хүрчиж энэ гэрээг хийж гин гэж бол би хувьдаа үгэнж байгаа. Гэтэ маань яриа болохоор яг Эрдэнэс таван толгой компани ирээдүй рүү чиглэж явчихлаа. Хувьцааны үнцэн төлөлтөд холбоотой учраас тийм Ногдол ашиг ч гэсэн тэрнтэй холбоотой шууд холбоотой ямар их одоо их ашигтай ажиллах тусмаа сайн тий. Яг хөө сэдвэр рүүгээ буцаад оруулахад Дүлгэн захирлаас асуух гэсэн. 1072 хувьцааны ногдол ашгийг тараахаар ингээд иргэд одоо ийм байгалийн баялагаасаа их шиг хүртэж байна гэдэг нэг ойлголтыг яг авч чадж байгаа юу гэдэг дээр нэг зүгээр зүйл нь. Нэгдүгээр иргэд бол өдөр болгон энийг нэгчээдэг. Цаашил ертөнцийн те өдөр болгон хүлээгээ сууж идэм байлээ. Судлаад үзэхээр тийм үнэхээр яг өдөр тутамдаа ингээд 1072-ыг сураг байна уу гэд те. Тэгэхээр би тэд тоо гаргаж үтсэн ногдол ашиг тараасан үеүүдэд инфляц 0.7-оос 1.4% тухайн сард нэмэгдсэн байна. Өмнөх сараасаа. Тэгэхээр зах зээл дээр эн чинь зүгээр бэлэн мөнгө тарааж байгаа л хэлбэр болчихж байгаа юм шүү. Яг үүндээ хүмүүс яг ногдол ашиг энэ компани ирээдүйд яг санаа зовж гин үү? Авж байгаа мөнгө нь надад хизээ ирэх вэ гэдэг дээр санаа зовж гин үү? Яг нэгэнт хувьцаат компани чинь Америкт ч байсан, Японд ч байсан бүгд ногдол ашиг тараахын дараа тараахгүй. Тарааж байгаа нь бие лав төсвөл хөтөлбөрөөр эсвэл нэг шуудаа гурилаар тарааж ийн гэж огт сонсоогүй. Юугаар тарааж ийн гэхээр шууд мөнгөн хэлбэрээр, кэш хэлбэрээр шууд тарааж байгаа. За харин энэ мөнгөө манай иргэд хэрэглээнд зарцуулж гин үү, аль эсвэл дараагийн ногдол ашиг өгөх ийм зүйл рүү өөрсдөө хөрөнгө оруулалт хийж чадж байна. За яг хөө тэгээд нэг иргэдээ шүмжлэх гэдэг юм биш. Энэ бол манай монголчуудын өөрсдийнх нь шийдвэр. Тэгээд тэр шийдвэрээс хамааралтайгаар за ингээд нийт ногдол ашиг тараалаа 70% нь хэрэглээндээ зарж байгаа бол тэр хэмжээгээр эрэлт нэмэгдэнэ. Эрэлт нэмэгдэхээр тодорхой хэмжээгээр бол үнд нөлөөлнө шүү дээ. Тэгэхдээ бүх бүтээгдэхүүний үнд нөлөөлөхгүй. Ямар бүтээгдэхүүний үнд нөлөөлөх вэ гэхээр богино хугацаанд өндөр хэмжээгээр нийлүүлэгдэх боломжтой тийм бүтээгдэхүүнүүдийн үнд бараг өсөв. Энд нэг одоо 100 мянган ширхэг ч юм уу ингээд дорхноо дуусаад дахин таталт авах шаардлагатай ингээд байхгүй болохтой ингээд шажигнах ийм бүтээгдэхүүний үнүүд нь илүү өсдөг тийм хандлага байна. Цаг дуусах төвчөө учраас инхтэн захирлаас 1072 хувьцаа гэдэг нэршлийн тухай бид нар ярьж байгаа. Тэгээ энэ яг хувьцаа шиг биш байна гэдэл ярианыхэнд би нэг дурдсан тий. Яавал зүгээр хувьцаа гэдэг хэлбэр рүү орохын гэдгийг зүгээр үзэгчдтэй ингээд тий танин мэдүүлэх үүднээс хэлэх юм бол. За хувьцаа гэдгийг хэлбэрээр тайлбарлах юм бол одоо 3 янзын эрх дагалдаж. Нэгдүгээрт бол санал эрх, компани үйл ажиллагаантай хувьцаа зөвшөөрөлт хурал санал өгөх. Хоёрдугаарт ногдол ашиг авах. За ногдол ашиг бол бүлээн захирал хэлж байгаа шиг тараах жуяа тараахгүй жуяа ашигтай ажилласан жилүүдэд тараагаад явждаг. Ийм зүйл байгаа. Гуравт нь энэ хувьцааг захиран зарцуулах. Яг одоо хувьцаа гэдэг чинь хүний хөрөнгө, өмч хөрөнгө шүү дээ. Энэ хөрөнгийг захиран зарцуулах хэрэгтэй байх хэрэгтэй. За манад бол 2012 оны 5 сарын 30-ны өдрийн засгийн газрын тогтоолоор засгийн газарт нэрлсэн үнээр худалдаас буцааж худалдаас өөрөө захиран зарцуул ирэхгүй гэдэг хаацсан байдаг. Хуулиараа олгогдсон хүний өмчийг засгийн газрын тогтоолоор хаачаад байгаа нэг асуудал байгаа. Тэгээ ингээ хаагчаад байгаа болохоор өв залгамжлан чигдгүү захиран зарцуулдгүү те. За саналын эрхийг хэрэгжүүлэх гэдэг дээр бол хувьцаа эзэмшдэг хурал дээр очиод дуурдаг хүмүүс бол байдаг мэдээж те. За ногдол ашиг бол одоо ингээд дийлэх хувьцааг эзэмшээд өрнө шийдвэрээ гаргаад олоодог болчихжээ. За яг хувьцаа гэдэг утгаар нь үнэн мөн чанараар нь хэрэгжүүлэх гэвэл одоо биеж дээр бүртгэдэг болоо те хувьцаа эзэмшигч нь хооронд нь хувьцаагаа зардаг үрдэг арилждаг болох те бус хүмүүсийн захиран зарцуулах эрхтэй болох энийг нээж өгч иж хүмүүс хувьцаа гэдэг юм чанарыг ойлгоно. Энийний зүрх яг тайлбарлах юм бол юун дээр гарч ийн үү гэхээр төлөвлөгөөний захирлын хэлж байгаа шиг 70% нь Эрдэнэс таван толгой ногдол ашигынхаа авж байгаа хүмүүсийн 70% нь хэрэглээний юм зарцуулчаад байна тий. За тэгвэл манай дээр хийсэн судалгаанаас харахад бусад хувьцаанд хөрөнгө оруулаад ногдол ашигаа авж байгаа хөрөнгө оруулагчид бол хувьцаа гэдэг юмний мөн чанарыг мэддэг. Болсон хөрөнгө оруулалт гэдэг юмний ач холбогдлыг сайн ойлгож байгаа болохоор тэр ногдол ашигаараа дахиад хувьцаа өөр хувьцаанд юм уу нөгөө хувьцаанд дахиж хөрөнгө оруулдаг. Дараа жил нь илүү их ногдол ашиг авдаг. Ийм ухагтхан суудсан байх жишээ. Тэгэхээр хүмүүсийг энэ танд руугаа чиглүүлэх нь тэг хувьцааны мөн чанарыг ойлгуулахтай. Цаг хугацаа бага учраас яг энэ 1072-ого хоёр дахь зах зээл дээр буюу хүмүүс зарцуулах тэр эрхийн нэгтэй холбоотой би нэг ажил хэрэгч хоёр саналтай. Нэгдүгээрт нөгөө иргэдийнхэн боловсролыг ботсон ч гэсэн цаашдын өгөөжийг ботсон ч гэсэн үе шаттай
нэг зэрэг 1002-ыг нь бүгднийг зарах эрхийг нээггүйгээр үе шаттай нээе гэдэг ийм нэг ажил хэрэг санал. Хоёр дахь ажил хэрэг санал бол ерөөсөө нүүрсний үн өндөр үе, аль болох өндөр үе заръя. Яг өнөөдөр бол бас нүүрсний үн бол уналттай байна шүү дээ. Одоо манай бирж дээр бол нүүрсний арилжаан гарахад 160 дараалж ирсэн юу, 100 руу ороод ирсэн байна. Тэгээ төрлөөсөө хамаарат 3.1 байна уу, хатуу кокс байна уу. Тэгэхээр энэ уналттай үе дээр нь биш, илүү өндөр үе дээр нь зарах юм бол хувьцааны үнэлгээ ч гэсэн өндөр байх юм байна. Тэр хэрээр одоо зарж байгаа тэр 20% нь 30% зарж байгаа хүмүүс ч гэсэн авах өгөөж нь бас өндөр байх юм болов уу гэсэн тийм санал. За яг би асуух гэсэн. Нэвтрүүлгийн цаг яг дуусч जैन. Тэгэхээр зочд маань яг одоогийн нөхцөл байдалд 1072 хувьцааг биржээр арилжаалах тийм шийдэл хамгийн тохиромжтой нэг шийдлийг хэлээч гэж би үсгэжсэн. Тэгэхээр Жаргалан гишүүнээс эхлээд. Ихтэй л эхлэв. Хоёр сонголтын дунд байна гэж хэлсэн тий. Жаргал гишүүний ярьж байгаа IPO хийгээд мөнгө татаад мэдээж энэ сонголт боломж нь бол байгаа. За товчхондоо бол яг одоо цаг үеийн үү гэхээр би шимшиг санагддаг юм. Өөрөө эн чинь IPO хийн те нээлттэй хувьцаат компани болно гэдэг чинь бэлтгэл ажил маш их шаарддаг те. Энэ бэлтгэл ажлыг эхний ээлжинд эхлүүлээд roadmap-ыг гаргаад замын зураглалаа гаргаад юуг ямар хугацаанд хийх юм бэ асуудлуудаа тодорхойлоод ажлын хэсэг ч юм уу те гаргаад явсан зүгээр болов гэж бодож байна. За тэгээд нүүрсний үн өсөхтэй зэрэгцээд IPO-г хийдэг. Тэгтээ бирж дээр гардаг бол хамгийн бэст төлбөр байх. Яг би нэг хэд хэдэн тоо сая авчирсан юм л да. Тэрний үе гэхэлэр тэтхаа дээр жишээлх юм бол нөгөө дасварсан ч гэдэг юм уу тий одоо нөгөө хувьцааныхаа ногдол ашгийг авч чадахгүй байгаа 300 орчим мянган иргэн гэж шүү дээ тийм үү. За тэдгээрийн одоо нөгөө өнгөрсөн 4 удаагийн ногдол ашгийн нэг 100 гаруй тэрбум төгрөг бол тэтхаа дээр дансан дээр бас байгаа гэж ойлголоо. Тий яг л тэр нөгөө нэг компаниас бол тийшээгээ шилжчихсэн байж идэг. Гэтэл тэр нь бол ерөөсөө хийгдэхгүй байгаа тий. Тэгэхээр эхний ээлжинд бол энэ асуудлыг шийдэх нь бол зүйтэй гэж бодоод байна. Тэгээд дээрэс нь болохоор нөгөө нэг ер нь шинээр төрсөн хүүхдүүдэд бол сайн ингээд бас нэг юм 24 онд байна тий. Тогтоол гараад 800 орчим мянган хүүхдэд бол хувьцаа болохоор болсон шүү дээ тийм үү. Тэнгүүд 2023 оны 12 сарын 31-нд хүртэлх шинээр тийм. Тэгэхээр энэ чинь болохоор ингээд бид нар бас юугаа шийдэх хэрэгтэй байгаа. Ер нь Монгол улсын иргэн төрсэн хүн болгон эзэмшчих юм уу гүм үү? Эсвэл одоо нэг тухай бүр нэг юм засгийн газрын тогтоол тий одоо нэг 10 жилийн зайтай гарч явах хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ өвөрцөн алхамжлал тэгээд энэ шинээр төрсэн хүүхэд гэдэг асуудлуудаа эхний ээлжинд шийдээд яг тэрнийг юм одоо болохгүй байгаа зүйлүүдээ хийсний ар дээр ер нь бол нэн даруй энэ хувьцааг нээлттэйгээр бас арилжаа одоо зүгээр захин зарцуулах тэр эрхийг нээж хувьцаа шинжрүүн заавал мөнгө босгох зорилгоор биш тийм одоо IPO зорилгоор биш тий тэр зорилгоороо яг энэ нөгөө компанийг одоо аль биесээр юм нээлттэй иргэдий бас нөгөө оролцоотой хяналттай сайн засаглалттай одоо бид нар одоо хувьцаат нээлттэй компаниас одоо юу хүлээдэг вүлээ тэр болгохныг одоо агуулсан тим компани болгож хөгжүүлэхийн төлөө ажиллах нь бол зүйтэй л гэж харагдчихлаа. Санал. Нэгдүгээрт ногдол ашиг хуваарлахдаа 100 мянган төгрөг авах уу? Эсвэл 100 хувьцаа авах уу гэдээ надаас асуучмаар байна. Би одоо нэг урд нь алдсан 300 гэдэг. Хувьцааны үр ашгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Иргэдийн оролцоо багаар нэмэгдэх хувь. Тэгэхээр одоо ингээд 1070 47 хувьцаатай хүн бол 74 хувьцаатай хүн бол 1174 болг. Хувилбар эсвэл мөнгө ав. Хоёрдугаарт нь IPO одоо ингээд бэлдээ. За дараа нь үн жоохон айтаахан болоод нөхцөл гоё бэлтгэл анхаар нэмэлт хувьцаа гаргаад Монголын дотоодын бирж дээр арилжаалаад тэгээд цахилгаан станц баримаар шин. Сүлжээнд ч хэрэгтэй, оюутлогод ч хэрэгтэй зөндөө мөнгө олно. Дараа нь ногдол ашиг нэмэгд. За гуравдугаарх нь болохоор тэгж таата нөхцөл бүрж IPO бэлдэж явах хоорондоо нүүрсний үн таата болохын тулд яах вэ гэхээр одоо сая 20 сая тонны жилийн маш том өнгөлтөөнтэй хилцээр хийгдчихлээ. Тэгэнгүүт одоо компани хоорондын гэрээ тэрэн дээр бодох хэрэгтэй. Окей. Засгийн газрын хилцээрийг биелүүлнэ. Гэхдээ компани доторх гэрээ нэг бол Монгол улсын хэмжээнд нүүрсч экспорт нь их байх юм бол тэн дотор байгаа хянд үнэтэй нэг нөлөөлөхгүй. Тэрийг их хурл дээр яриад дэмжүүлж чадав. Тэгэхээр одоо яг хөөөр хол аваач тэр нүүрсээ нийлүүлэх хэрэгтэй. Хил гаргангуудаа тэн дээр тэр хавьтаа хэрэгжилчих юм бол бирж дээр компаниуд орж ирэхээ болон нүүрснөө нуунна. Тийм болохоор одоо 500 км шиг тийм радиус татаад тэрнээс цаашаа хөнгөлтөөнөөр авсан нүүрс авна гэдгийг бид нэр гэрэн дээр ярих хэрэгтэй байна. Тэгэх юм бол нүүрсний үн гайгүй болно.
Нүүрс нүүн гайгүй болох юм бол нэмэлт IPO гаргаад станцаа бариад төслөө хөгжүүлээд явах боломж бүтнэ гэж бодож байна. За төлөв захирлын үед нэмж санал хэлэх үү? Хэсэгжилж ажиллаалагддаг бол яа гэдэг байна шүү дээ. Тий. Юуны төрөнд би 1072-аар зараагүй, 12-аар зараагүй, 16-аар зараагүй. Тэгэхээр тэрний ашиг шимийг бол одоо ядаж нэг энэ зах зээл дээр хэдэн жил ажилласан хүний хувьд бол мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзэж сууж байгаа хүмүүстэй ч гэсэн хэлэхэд бол энэ хувьцаа гэдэг зүйл бол урт хугацаанд өгөөж авдаг зүйл шүү. Тэгэхээр та бүхэн бас сонирхоод яг одоо энэ авж байгаа ногдол ашгаараа 100,000 төгрөгөөрөө дахиад 4 сард авж байгаа 100,000 төгрөгөөрөө хөрөнгийн бирж дээр арилжаа хийж үзээч. Манад одоо бүртгэлтэй те 60 гаруй юм үн цасны компаниуд байна. Тэгэхээр магадгүй 200,000 төгрөгөөр цөөхөн хаан банкны хувьцаа авах бах, цөөхөн хас банкны хувьцаа авах бах. Гэхдээ энэ бол та бүхний эхлэл шүү те. Энэ бол урт хугацааны юм зам байгаа шүү гэдгийг бас хэлмээр. За хоёрт нь болохоор бид нэр яг ингээд 1072-ыг зараад эхлэе гэвэл би нэг тийм 3 дахь одоо ажил хэрэг санал нь юу вэ гэхээр гадны хөрөнгө оруулагч тэр дундаа институционал хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхгүй бол энд эргэлдэж байгаа нэг хэдэн зуун тэрбум нөгөө 1072 гардаг бүх хувьцааны ханшуунаад нөгөө зарж байгаа 1072 яг би тэр гарсан чинь тий. Энд чинь одоо IPO хийх эхлээд ажиглагдсан байхгүй. Би эхлээ гайхсан. Энэ одоо хас банкны юу яагаад ингэ онцлоо гэсэн чинь дараагийн банк нь гарч ирэх гээд нөгөө авсан хүмүүс чинь дараад ямар сэтгэлгээтэй байна вэ гэхээр IPO хийхэд хямдхан үнээр авдаг юм байна. IPO хийсний дараа өндөр үнээр зарчдсан байна гэдэг тэр хүлээлтэн дээрээ ерөөсө тоглоод цаад банкны тэр баланс, тэр чанаргүй зээлийн хэмжээ ямар ч падлигүйгээр тэр ханшуул хөдөлж байгаа. Тэгэхээр тэрийг бид нар яаж докторжуулж чадах вэ гэхээр энэ хөрөнгө оруулагчдын бейс болохын суурийг улам том болгоно. Улам том болохдоо зөвхөн жижиг хөрөнгө оруулагчдаар одоо өдрийн эсвэл сарын тоглолт хийдэг биш, илүү байгууллагын одоо институционал гэж ярьдаг байгууллагын хөрөнгө оруулагчдыг оруулж ирж чадах юм бол бид нар энийг урт хугацаагаар бас ингэж барих мэрэгжлийн хөрөнгө оруулагч ийм боломж байгаа. Тэгээд эцэст нь бас нэг одоо зүйлийг хэлэхэд юу байна вэ гэхээр одоо манай биржээр бол ойролцоогоор 42 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн зарагдсан байна. Тэгээд энэ хугацаанд ингээ харахад 1.2 их найдын нэмэлт орлогыг олж байгаа. Монгол улс 1.2 гэдэг бол магадгүй хүн болгон дээр 300,000 төгрөг өгснөөс илүү мөнгө байгаа байхгүй. Тэр нь яаж тооцож байна вэ гэхээр одоо амны үнч гэдэг юм анх гаргаж байгаа үнээс дуудлага худалдаанд орсон учраас нэмж үн тогтож байгаа шүү дээ. Тэр зөрүүгийн бүх гарсан одоо нэмж үн тогтсон бараа материал энэ таваараараа үржүүлээд үзэхээр ойролцоогоор 1.2 их найд. Тэгэхээр биржээр арилжах нь бол яахааргүй зөв хувилбар. Энэ Монгол ашигтай хувилбар. Одоо энийгээ харин бийдүүлээ яаж идэвхжүүлэх вэ гэдэг дээр ажиллаж чадах юм бол энержи дээж байгаа хэлзээр дээр бидэхэд болохоор биржээр арилжаалах хэрэгтэй энэ төргээл бас л бахан л болсон тийм. Ер нь бол тэр нь бол олон улсад гэтэл бас яг тэр талаараа шийдэгдээгүй. Миний ярьдаг тэр гэрний нөгөө хол авамч нийлүүл гэдэг нөхцөл чинь бирж аврах гэсэн оролдог байхгүй. Тэгэхгүй ил гаргаад хямдарсан 20 сая тонн үрсээ ингээд зарчих юм бол бирж чинь худалдаад дуусна. Яг л бидний ярьжсэнаар нөгөө дуусхын алдад бид бүхний маань яриа хаалж байна тийм. За нэвтрүүлэг маань одоо цагтаа баригдаж байгаа учраас өргөжлүүлээд яриул зөндөө шийдлүүд гой зүйлсүүд яригдахаар байна. За дүгнээд хэлэхэд бол нэгтэй аян захирал IPO өдөө ер нь одоо бэлдэж эхлэчээ. Тэ road map-аа гаргаач, зураглаа гаргаач гэд бэлтгэл ажиллаа хийж эхлэчээ. Жаргалан гишүүний хувьд бол одоо байгаа асуудлуудаа шийдээч. Тэ өв залгамжлын асуудал ялцчгүй иргэд бол байнга асууж байгаа. Шинээр дансныг асуудлаа шийдээч. Тэ тодорхой болгооч гэж байна. Жаргал гишүүний хувьд болохоор тэр нэмэлт татан төлрүүлсэн мөнгөөрөө шинэ эдийн засгийн ач холбогдлоо төслүүдээ санхүүжүүлээч гэж байна. Тэ төлөвлөгөө захирлын хувьд болохоор бас мэрэгжлийн хөрөнгө оруулагчдыг оруулмаар байна. Хэсэгчилж бирж дээр худалдаалах шийдлүүд байна гэх мэтчлэнгээр маш бодит одоо санал санаачлалууд гарлаа гэж харлаа. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд үзэгч нартай нэг хоёр ойлголтыг залруулах шаардлага бас үүссэн. Тэрийг хэлээд нэвтрүүлгээ дуусгая те. За зах зээл дээр
зах зээл дээр биш шүү. Нийгэмдэр хоёр ийм буруу ойлголтууд хүмүүсийг төөрөгдүүлж байна. Нэг нь хувьцааг нь худалдаж аавна гэд хүмүүс заллин хийж байгаа юм билэ. 1072 хувьцааг 6 сая төгрөгөөр худалдаж авнаа. Тэгээд 700 хувьцааг нь 3 сая төгрөг ч юм уу гэж хэлээд одоо заллингийн шинж төвлөлүүд их маш их гарч байгаатай холбогдолтойгоор бид бүхний энэ нэг цагийн турш ярьснаар те захиран зарцуулж болохгүй шүү, хин нэг нь зарж болохгүй шүү те. Тийм боломжгүй, шилжихгүй, боломжгүй учраас хүнд заллуулав. Хоёрдугаар гэх юм бол 5-7 хувьцаат компани гээд биеэрдээ нээлттэй байдаг. Бидний ярьснаар жижиг 5-7 ногдол ашиг буюу 6960 төгрөг дээр хүмүүс андуураад 7.4 сая төгрөгийн ногдол ашиг одоо миний хувьцаанд ирэх юм байна гэж андуурсан ийм хоёр тохиолдлууд маш их байгаа шүү. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүд дээр залруулга хий мөн хоёр хувааж одоо тарахсан шийдвэр бол инфляцийг хөрөгдүүлэхгүй байхтаас холбоотой гол ийм шийдвэр гаргасан. За тэгээд та бүхнийг манай нэвтрүүлгийг зорж ирээд маш чухал санал санаачлагуудаа өгсөнд маш их баярлж байна. Анхны дугаар маань маш үр дүнтэй боллоо гэж бодож байна. Бидний сая ярьсан цаашид яригдах асуудлууд манай дугаарын дараачийн сэдвүүд байх болно. Тэгээд өнөөдөр бид бүхэнтэй хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран бүтээж байгаа Монголын үн цасны арилжаа эрхлэгчдийн холбоонд баярлалаа. За мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжиж байгаа Бичил Глобус санхүүгийн байгууллагатай баярлалаа. Тэгээд дараачийн нэвтрүүлгээрээ дахин уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Үндэсний брэнд Лавша. Payon аппликейшнаар хүссэн бүхнээ одоо аваад 6 хүртэл хуваан төлөх боломжтой боллоо. Payon-оор хүссэн бүхнээ одоо аваад хуваагаад төль. Бид нэг баг, нэг Монгол. Эрхэм таны үнцэнтэй сонголтыг эрхэмлэн дэлхийн жишгт нийцсэн орчин үеийн шинэлэг архитектур интерьерийн шийдлийг зохицуулсан олон улсын 5 үндэсний зочдлын жишгээр баригдсан хансаг зэрэглэлийн орон сууц офис худалдаа үйлчлэгээний зориулалттай барилгаас сарын 1 хогийн хүнтэй дахин давтагдшгүй онцгой зээлээр хөдөлгөөний ухыг үрж байна. Супермстаа давхар бэлэгтэй BSB 28 см-тэй ганжигнур 50% хямдарч 89900 төгрөг боллоо. Зөвхөн BSB-д. Сар шиндээ сайхан шинлээрээ Мишель Экспо. Эрхлээ тандгүй зүрх хэрэгч ялт.